Hey guys. За англи хэл үзэх дуртай юу? Ном унших дуртай юу? Энэ хоёр хобби аль нэг нь байж байх юм бол эсвэл аль нь байж байх юм бол аа тань тохирох. За видео бол энэ байна. Бид нар бол одоо Wonderful Wizard of Oz Магад эртний орон гэсэн номыг үзэж байгаа. За өнөөдрийн цовруулаар бид нар 5 дугаар бүлгийг унших болно. Аа одоогийн байдлаар бол бидний уншсан бүлэгт байна. Dorothy охин, Toto нохой байна. Scarecrow буюу Манухай гэсэн гурван найзууд нэг болоод явж байгаа. За өнөөдөр тэгэхээр шинэ найз болох Tin Woodman орж ирэх болно. Tin Woodman-тэй анх яаж танилцаад цаашаа яаж нөхөрлөх тухай үздэцгээе. Chapter 5: The Rescue of Tin Woodman. За 5 дугаар бүлэг. За Tin гэдэг үг бол Лаз гэсэн үг. Харин Woodman бол модчин гэсэн үг. Тэгэхээр ер нь бол махчлах юм бол Лазар хийсэн модчин. Лазар хийсэн модчин. Гэтэ би энийг төмөр хүнгээ орчуулжээ. За тэгэхээр төмөр хүнийг аварсан нь гэсэн бүлэг байна. За. За эхнийх нь. When Dorothy awoke, the sun was shining through the trees, and Toto had long been out chasing birds around him and squirrels. Okay. За. За тэгээ Dorothy ингээд өглөө босох үед нь нар сайхан тусаж байсан. Нар сайхан модны завсраар нэвт тусаж байсан байна. Тэгээд Тоорото болохоор Лонгбин гэхээрээ болохоор нэлээд удаан хугацаанд өөрийнх нь эргэн тойронд байсан шувуунуудыг болон хэрэмнүүдийг бол хөөж хоод байж байсан байна. За нэг өдөр болчих тийм ээ. She sat up and looked around. За босоод эргэн тойрны хардлаа. There was the scarecrow still standing patiently in his corner waiting for her. За ингээд ороод явах юм өглөө ингээд тоотоонохоо гадаа ингээд шувуу үзсэн. Нар сайхан модны цараа тусчихсан. Ингээд боссон чинь тэр буланд нөгөө манууха маань төвчээртэйгээр өөрийнхөө тэр буландаа түүнийг хүлээгээд зогсож байсан байна. За, окей. За, нилээн дуулууртай, хүмүүжлэлтэй very scarecrow байна. За, нарийн. We must go and search for water, she said. Why do you want water? Бид нар одоо усыг олох ёстой гэд хэлсэн чинь. Яагаад чамд ус хэрэгтэй юм? За, манайхан маань л юу ч мэдэхгүй байгаа. To wash my face clean after the dust of the road and to drink so dry bread will not stick in my throat. За тэгэхээр яаж вэ гэхээр яагаад ус хэрэгтэй юм бэ гэсэн чинь нүрээ угаая. Тийм ээ? Энэ нүрэ одоо энэ замын тоосны дараах нүрээ угаая. Ус ууя. Тэгээд ядчил одоо энэ хуурай талах ингээ хоолойнд маань ингээд наалдаад байхгүй шүү дээ. За ус уухгүйгээр дан талах үзэж байсан хүмүүс л ойлгох ба. Дан талах бол хоолойнд чинь ингээ стик болоод ингээ наалдаад байна. It must be inconvenient to be made of flesh, said the scarecrow thoughtfully. За тэгсэн чинь нөгөө манайхаа маань бодлогошронгуугаар хэлсэн байна. Ер нь ингээд мах цусаар мах цус гэсэн үг шүү, флаш. Мах цусаар хийгдэн гэдэг чинь нэлээд жоохон тохгүй юм шиг байна да. For you must sleep, eat and drink. Яагаад гэвэл чи унтах хэрэгтэй, идэх хэрэгтэй, уух хэрэгтэй. За ингээд шүнжин бодож суусан байгаа байхгүй Scarecrow юм тий. Шүнжин бодож суусан тий. За ингээд жинхэнэ ингээд нэг мах цустай байна гэдэг чинь жоохон төвөгтэй байна да. However, you have brains and it's worth a lot of bother to be able to think properly. Гэхдээ л чи тархитай шүү дээ. Ингээ тархинууд тагцсан. Тархитай шүү дээ. Тархич нь болохоор одоо ингээд think properly гэвэл зөв ингээ бодож тунгаахад тэр зэргийн одоо нөгөө ярьшиг төвөг бол байлгүй яах вэ? Ярьшиг төвөгийг бол шаарднаа гэсэн байна. За, нарийн.
They left the cottage and walked through the trees until they found little spring of clear water, where Dorothy drank and bathed and ate her breakfast. За. За тэгээд эдгээр болохоор нөгөө нэг жижигхэн байшингаасаа яваад аа тэмээ нэг байшин олсон байшингаасаа яваад за тэгээд модон дундуур яваад тэгээд нэг жижигхэн нэг тийм горих олсон байна. Цэвэр өстэй горих. Тэн дээр ингээд Дороти минь уугаад тэгээд усанд ороод гэж байна тийм усанд ороод тэгээд өглөөнийхөө цайгаа уусч таарлаа. She saw there wasn't much bread left in the basket, and the little girl was thankful Scarecrow did not have to eat anything, for there was scarcely enough for herself and also for the day. За, за тэгээд доото маань харсан байна тийм ээ. Сагсан дотор нь бол хангалттай хэмжээний талга байхгүй жий. Тэгээд охин бол нэг зүйлд бол талархсан байна. За ядч мануухай маань юм идэх шаардлагагүй нь ашгүй дэгээ бодсон байна. Тэ? Мануухай манаас юм идэх шаардлагатай бол охин бол дургуцгаараа шинжтэй байна. Яагаад гэвэл яагаад гэвэл өөрт нь болоо тоотоод нэг л өдөр арайх гэж хүрхэл нэг жоохон талах байна. За одоос нэлээд өлсөж эхэлсэн байна. When she had finished the meal and was about to go back to the road of yellow brick, she was startled to hear a deep groan nearby. Okay. За тэгээд тэр хоолоо идэж дуусгаад ер нь бол энийг яаж хамт уншвал зүгээр вэ гэхээр энийг одоо ингээ анхаас өмнө төрүүлээд нэг уншчихвал зүгээр өөртөө. Тэгээд ерөнхийдөө хамт уншвал илүү ойлгож магадгүй. За тэгээ хоолоо идчихснийхаа дараа яг about to гэдэг нь тийх гэж байсан гэсэн үг шүү. За юм тийх гэж байсан гэсэн. Яг буцаад нөгөө тоосгон шар зам руугаа орох гээд байж байсан чинь тэр айхнаа стартал гэж цочих нь тий. Тэр болохоор нэг тийм яолох дуу сонсохдоо цочсон байна. Нэг ямар ч яолох дуу гарч ирсэн байна тийм ээ. Ойр хавцаа гэсэн ойр хавцаа. What was that? She asked timidly. Тэр юу байсан бэ гэдэг тэр нэг жоохон хулчиж айгаад нэг асуулаа. I cannot imagine, replied Scarecrow, but we can go and see. Okay. Би бүр төсөөлж чадахгүй юм байна. Гэхдээ бид нар очиод харж болно шүү дээ. За тэгээ дараах нь үж байна. За одоо манай нөгөө найз гарч ирэх нь байна. Just then another groan reached their ears and the sound seemed to come from behind. За тэгээд дахиад нэг яолох дуу тэдний чихэнд хүрлээ. Тэгээд тэр дуу нь болохоор яг тэгж ар хаваас нь гараад байгаа юм шиг санагдсан байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ яаж хамт уншвал зүгээр вэ гэхээр за одоо би энэ хэсгийг унших гэж байна. За видеогоо ингээд пост авчин дарж агаад за өглөө өөрөө ойлгох гээд үз. За тэгээ ойлгосныгоо шалгаад яваарай. They turned and walked through the forest a few steps. And Dorothy discovered something shining in a ray of sunshine that fell between the trees. За энэ when гэдгээс нь үзье. Үед гэж байгаа болохоор. Тэгээ Dorothy болохоор модон дунд туссан нарны гэрэлд нэг юм гээд гялтханаад байгааг харах үед тэд нар болохоор эргээд нэг хідэн алхам ой дундуур явчихад байлаа. She ran to the place and then stopped short with a little cry of surprise. За тэгээд тэр болохоор тэр оцсон газар нь гүйж очиод тэгээд гүйж очиход дундаа гэмхэд зогссон байна. Stopped short гэвэл гүйж байгаа дундаа зогссон. За тэгээд зогсохдоо нэг ингээд цочиж зогссон байна. Ингээд цочижсэн байна тийм. Цочоод нэг дутуу зогслоо. One of the big trees had been partly chopped through, and standing beside it, with a little uplifted axe in his hand, was a man made entirely of tin. За энэ дээр юу болж байна гэхээр за one of the big trees had been partly chopped through. За нэг том мод нь болохоор яасан гэхээр нэг хагас хүртлээ ингээд нэг яах нь ингээд цавчигдсан байсан байна. За нэг ургаан мод байлаа гэхэд тал хүртэл ингээд цавчаад явчихсан байхад нь
And standing beside it хажууд нь болохоор ингээд сүхээ дээш өргөчихсөн гартаа сүхээ өргөчихсөн нэг бүхэл бие нь одоо нөгөө нэг төмөр лазер хийгдсэн лаз төмрөөр хийгдсэн нэг хүн байлаа. His head and arms and legs were jointed upon his body, but he stood perfectly motionless as if he could not stir at all. Okay. За. За тэгээд түүний толгой нь гар нь гар нь бугуулга нь бүгдээрээ ингээд биетэй нь ингээд яах нь ингээд нугасаар ингээд холбогдчихсон байж. Гэхдээ тэр болохоор бүр ямар ч хөдөлгөөнгүйгээр зогсож байсан. Perfectly motionless. Ямар ч хөдөлгөөн байхгүй зогсож байсан. Яг л as if та санаж байгаа бах тийм ээ. Яг л бүр тэ яг л бүр ингээд хумсын төдийч хөдөлж чадхааргүй. Стойр гэвэл ингээд чичрэх баг зэрэг хөдлөг. Хумсын төдийч хөдөлж чадхааргүй юм шигээр хөшөө шиг зогсож байсан байна. Dorothy looked at him in amazement, and so did the scarecrow, while Toto barked sharply and made a snap at the thin legs, which hurt his teeth. За тэгсэн чинь юу болсон бэ? Аа нэгсэн чинь болохоор Dorothy тэгээ дүүн рүү ингээд харах үед ингээд бүр гайхаад харсан байна. Scarecrow ч гэсэн бүр гайхаад харсан байна. Харин энэ зур нь болохоор Toto болохоор бүр сүрхий чанх хуцаад за тэгээд яах нь хөлөөс нь ингээд бүр 100-аад авсан чинь snap at the legs гэж 100-аад авсан. Зоосон чинь тэгсэн чинь шүдийг ингээ өвдөгчлөө. Төмөр юм чи аргагүй шүү дээ. Did you groan? Asked Dorothy. Та ингээд яолсон уу гэж асуусан чинь. Yes, answered Tin Man. I did. I have been groaning for more than a year, and no one has ever heard me before or come to help me. Okay. За. За энийг үзье. Yes гэдээс. За одоо энэ би нэг чухал зүйл зааж өгье. Юу вэ? Хэрвээ амьдралдаа present perfect төгс одоо цаг present perfect continuous цагийг одоо хүртэл ойлгоогүй явж байгаа бол энэ өгүүлбэрийг сайн уншаарай. За нэг үзье. I have been groaning for more than a year. За have been groaning гэдэг нь болохоор яолж байна. Одоо болтол яосоор байна гэж хугацаа зааж гэнэ гэсэн үг. Би тэгэхээр жил гаруй яолсоор байна гэсэн. Өдөр болго ингээд яолоод байна гэсэн үг. And no one has ever heard me. За тэгэхээр энэ болохоор continuous present perfect continuous tense байна. Энэ болохоор no one has ever heard me before or come to help me. Тэгээд хинч намайг сонсоогүй. No one has ever heard me. Хинч намайг сонсоогүй. Or come to help me. Нэг ч намайг сонсоогүй, нэг ч хүн над руу ирээгүй. Одоо болтол. Энэ үгийг сайн ойлгож задлан шинжилгээ хийгээрэй. Тэгвэл present perfect-ийг асуудалгүй ойлгоно. За тэгээд өрөвдөлтөө ижсэн чинь. What can I do for you? She inquired softly, for she was moved by the sad voice in which the man spoke. За энэ дээр болохоор adverb clause, adjective clause хоёр хоёулаа орсон байна. За тэгэхээр энийг болохоор эхний артлаас нь үлээ. For гэвэл яагаад гэвэл тэгэхээр тэр болохоор тэр хүний ярьж тэр хүний ярьсан тэр гунигтай хоолойнд нь сэтгэл нь хөдлөөд би танд яаж туслах уу гэд зөөлхөн асуулаа тийм эрхмээ би танд яаж туслах уу би танд юу хийж болох вэ тийм их асуусан чинь get an oil can and oil my joints he answered. За нэг тосны сав байгаа. Тосны савыг авчих. Тэгээд миний нугаснуудыг тослоод өгөөч. They are rusted so badly I cannot move them at all. Okay. За тэгээд тэр нугаснууд нь болохоор үнэхээр их зэвэрсэн болохоор би түүнийг ерөөсөө хөдөлгөж чадахгүй байна. If I'm well oiled, I shall soon be all right again.
За хэрв би сайн тослогдсон бол аа, би сайн тослогдвол би зүгээр болноо. За энэ болохоор ямар дүрм явж гэнэ вэ гэхээр first conditional буюу нэгдүгээр conditional өгүүлбэр. Хэрв би ингэвэл би ингэнэ гэсэн үг. Тийм ээ. Хэрв би сайн тослогдвол би хөдөлж чаднаа. Би сайн болноо. You'll find an oil can on a shelf in my cottage. За чи манай гэрийн тавиур дээрээс нэг тосны сав олноо. Тэ тосны лааз олноо. Тэгээ харъя. За тэгээд нөгөө нэг эдний амьдраадсан хоног төрүүлсэн тэр нэг байшин нь модчны нөгөө гэр болж таарлаа. Dorothy at once ran back to the cottage and found an oil can, and then she returned and asked anxiously, "Where are your joints?" За. За тэгээд Dorothy маань болохоор at once даруй тэр нөгөө нэг байшин нь гүйж очиод нэг лааз тос олоод за тэгээд эргэж ирээд за нэг санаа зовнинг асуусан юм байна. Anxiously. Where are your joints? Тэний нугаснууд чинь аль юм бэ? За яагаад Dorothy маань нэлээд насаар бол бага юм шиг байна. Тийм ээ. Нугас нь хаана гэдгийг мэдэхгүй байна. Эсвэл харагдахад хэцүү байсан юм болоо. Oil my neck first, replied Tin Woodman. Эхлээд миний үзүүр рүү гэдэг тосолчих. So she oiled it. It was quite badly rusted. Scarecrow took a hold of the tin hat and moved it gently from side to side until it worked freely. Then the man could turn it himself. За эхлээд болохоор тэг тосолсон. Тэгтэл энэ нь болохоор үнэхээр одоо нөгөө аюултайгаар ингээ зэвэнд идэгдсэн байсан болохоор манууха маань болохоор модчны толгойг нь ингээ барьж байгаад хоёр тишээ ингээд зөөлхөө ингээд хөдөлгөж тийм ээ. Энэ одоо ингээд өөрөө ингээд чөлөөдөө хөдөлдөг болно ингээд хөдөлгөж өгсөн байна. Тэгээд нөгөө хүн чинь өөрөө нэг хөдөлгөж авдаг боллоо. Now oil the joints in my arms, he said. За одоо миний гарны тосыг ингээд нугсан тослоод өгчих. And Dorothy oiled them and Scarecrow bent them carefully until they were quite free from the rust as good as new. За Dorothy тослоод харин мануухаа маань болохоор тэрнийг нь болохоор болгоомжтойгоор ингээд нугалж өгсөн байна. Тэгээд нугалахдаа болохоор ер нь бол тэр нөгөө зэвнээсээ ингээд салаад шин имшгэл болтол нь ингээд нугалж өгсөн байна. За хамтын ажиллагаа явж штэ. Нэг нь туслаад нэг нь ингээд гоё нуглаад. The Tin Woodman gave a sigh of satisfaction and lowered his axe, which he leaned against the tree. За тэгээ нэг модчин маань болохоор gave a sigh of satisfaction. Sigh гү санаа алдах. гэсэн тийм. За тэгээ модчин маань болохоор нэг сайхан санаа алдаад lowered his axe, which he leaned against the tree. За тэгээд нөгөө нэг санаа алдаад мод төшүүлж байсан мод нөгөө сүхээ буулгалаа. За одоо ингээ барьсан байсан юм шиг нь модон дээр ингээ тулгачихсан. Тэрийг буулгалаа. This is great comfort, he said. I have been holding that axe in the air ever since I rusted, and I'm glad to be able to put it down at last. Okay. So this is great comfort. За энэ бол үнэхээр их надад бол амар одоо тийм тав тухыг өгж байна. Би одоо нөгөө ахаад present perfect continuous нь гарч ирж байна. За би энэ сүхийг болохоор агаар дээр зэвэрсэн цагаасаа хойшоо өргөөд л байсан байна. За тэгээ эцэст нь би үүнийг одоо буулгах боломжтой байгаадаа glad баярлаж байна. Now if you will oil the joints of my legs, I shall be all right once more. За одоо тэгээ ерөнхийдөө орчин үеийн кино их үзэж
Сэтгэл санаагаа энэ гэдэг дүүргэсэн бол тархиа дүүргэсэн бол тийм ерөнхийдөө бол муу бааtruудыг иймэрхүү байдаг тийм. Ингээд ингээд гацаанд орчихсон, хүлэгдчихсэн, эвгүй байдалд орчихсон. Тэгээд их хөөрхөн гунигтайгаар гуйж агаад тэгээд суллаад өгсөн чинь тийм ээ. Нөө дайсан чинь өө тий тусыг нь усаар хариулдаг. Тэгэхдээ энэ бол арай дээр үе ном гайгүй байх гэж бодож байна. За тэгээд миний одоо хөлний бай нугасыг ингээд яагаад өгч тослоод өгч. Тэгвэл би ахаад үгээр болноо гэсэн байна. So they oiled his legs until could move them freely. За тэгээд өөрөө хөдөлгөж чадах болтол тослоод өгсөн. And he thanked them again and again for his release, for he seemed very polite creature and very grateful. За тэгээд тэр болохоор тэдэнд ингэж өөрийг нь чөлөөлсөнд нь болохоор олон дахин талархлаа. Тийм ээ. Яагаад гэхээр тэр үнэхээр тийм соёлтой гэд хүн санагдсан байна. Тэгээ маш их талархсан бас хүн санагдсан байна. I might have stood there always if you hadn't come along, he said. So you have certainly saved my life. How did you happen to be here? За. Эм хэрв хэрв та нар ирээгүй бол би үргэлжил зогсоод байх байлаа. Тэгээ та нар үнэхээр миний амийг бол аварлаа. How did you happen to be here? Яаж энд ирсэн бэ? Яаж энд ирсэн бэ? We are on our way to the Emerald City to see the great odds, she answered. Окей. За бид нар болохоор одоо агуу шидтэн Оозтой уулзах гээд Маргад Эрдэнэ хот руу явж байна. And we stopped at your cottage to pass the night. Тэгээд танай эрд чинь болохоор одоо ингээд шин өнгөрүүлэлт бас нэг зогссон гэсэн чинь. Why do you wish to see Oz? Чи яагаад Озтой уулзах гээд байгаа гэсэн чинь. I want him to send me back to Kansas. And Scarecrow wants him to put a few brains into his head, she replied. Би түүнээс намайг Канзаст гэрлүү мэн буцааж явуулаач гэж гуйхаж байгаа. Харин энэ мануухай болохоор түүн толгоонд нь хитэн тарих хийгээд өчгөө гэд гуйж байгаа. The Tin Woodman appeared to think deeply for a moment. Then he said. За тэгсэн чинь мод чинь нэг нэлээд гүнзгий бодож байгаа юм шиг нэг харагдчихсан байна. Хариулсан байна. Do you suppose Oz could give me a heart? За suppose бодох тий. Oz надад зүрх өгөх болов гэсэн чинь. Why, I guess so, Dorothy answered. It would be as easy as to give the Scarecrow brains. Яагаад үгүй гэж. Би тэгнэ гэж бодож байна. Энэ мануухад хитэн тарих өгдөл амархан байлгүй дээ. Мануухай тарих өгдөг шиг л амархан байлгүй дээ. True, Tin Woodman returned. So, if you will allow me to join your party, I will also go to the Emerald City and ask Oz to help me. Үнэ. За юугаач үнэн гэж хэлж байгаа. Энэ жоохон ухаан муутай юм шиг санаатай авчлаа шүү. За хэрв та нар өөрсдийнхөө энэ хамтлагтай групптэй намайг орохыг зөвшөөрөх юм бол би ч гэсэн Маргад Эрдэнэ хот руу явж Озоос туслахыг гуймаар байна. За зөвшөөрч авах уу? Come along, said the Scarecrow heartily, and Dorothy added that she would be pleased to have his company. За Scarecrow гэсэн чинь. За тэгэл явъя. Тэгэл ороод ир. Dorothy болохоор тий have his company түүний тэр нөхөрлөлийн ингээд авахтаа бол таатай байх болно гэд ухтан авч байна. So the Tin Woodman shouldered his axe and they all passed through the forest until they came to the road that was paved with yellow brick. За тэгээд модчин маань болохоор ингээд сүхэ мөрлөөд за тэгээд нэгэн шарт хоосгоор ингээд гоё ингээд тийм ээ бүржгсэн тэр зам руу ортлоо ингээд ойн дундуур явлаа. Tin Woodman had asked Dorothy to put oil can in her basket, for he said, if I should get caught in the rain and rust again, I would need oil can badly. За тэгээд нөгөө
Хин маань чинь болохоор модчин маань Доротиг тосоо сагсандаа хийчихье гэдэлсэн байна. Яагаад гэхээр тийм ээ борон дахиад ингээд бороонд бороонд норчих юм бол дахиад зэвэрчин тэр үед нөгөө тос маань хэрэг болно гэж гуйсан байна. За тэгээд 5 дугаар бүлгийн үгшлийг би дараагийн видеон дээр оруулчих гэж бодож байна. Тэгээд хамт үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. I'll see you guys in the next video. За, bye bye everybody.